this is you end in fire, then we should all burn together. Watch the flames climb high into the night, calling out Father, oh, stand by and we will watch the flames burn over and on the mountainside. And if we should die tonight, we should all die together. Raise a glass of wine for the last time, calling out Father, oh, prepare as we will watch the flames burn over and on the mountainside. Desolation comes upon the sky. Үзэгчтэй ингээд манай яваад ирлээ нэвтрүүлгийн маань одоо энэ зууны анхны дугаар болох одоо дугаар маань нийхүү эхэлж байна. Тэгээд бид нэр энэ удаагийн дугаар гэх юм бол Хинтээ аймгийн уулын одоо Хинтээ аймагт харилцдаг уулын голуудаар одоо нэг одоо хэв загсалж байна. Тэгээд одоогоор бидний ирсэн гол гэх юм бол юм жижигхэн гол байна. Тэгээд бид удахгүй загасчлаа ямар ч сан бэлтгэлээ хувийн бэлтгэлээ базаачлаа. Тэгээд та бүхэн одоо бидэнтэй хамт одоо хамт загсчлаарай. Сочаак болохоор жоох ингэ. Яа, явж байгаа юу шууд. Ja. Ой. Гинак хүрлээ. Зүг загсаа. Баярлалаа авлаа юу гүшэр. За. За тэгээд тул гэдэггүй ер нь бол тэгээд зүг загсаа бүгдээрээ харилцгаая. За усан тавьчих доо.
This is you and in fire. Then we should all burn together. Watch the flames climb high into the night, calling out Father, oh, stand by and lead. Watch the flames climb and if we should die tonight, we should all die. Нэг бүлийн зинокод л байна да. Старт хийтэл. Ирцэн чигээр барьлаа. За тэгээд зинокод тавь. Гацад тул гэдгүүдийн зүгөө ачсан харилцаа юу. За яваад. За нэг тул маань сайх болж байгаа. Тэгээд одоо дараагийн газар руу явлаа. Бид нэр зөнд уулзъя. Сая өнөдөө ирээд fly fishing-ийн drag fly өгөөшөр тэгэхэд бол 2-3-ыг байж тавлаа. Багс яг өдрийн халамж жоохон дүлээ өргөөд байна. Тэгээд бид нэр яг тэр ордон жоохон цайлаад амарсыгээ сууж байна. Тэгээд оройны болон маргааш төлөвлөгөөгөө боловсруулаад сууж байна. Тэгээд тэгээ юуны өмнө бид танилцуулаагүй хотоос хахад одоо бага танилцуулаагүй одоо манай яваад ирлээ. Одоо клубийн одоо гişүүд одоо таланд одоо явж байна. Одоогийн байдлаар бид хотоос гарсан. Тэгээд мөнх жаргал манай амьда ингээд одоо Эрдэнэ билег ганнаахаа тэгээд манай зураглаач одоо хамрал бид хаан бүлтэнтэй ер нь зорлоо мэдээ амгийг юу бодвол өдрийн цагаар нь драйв хийсэн байлгүй. Тэгээ яг бидний хувьд гэх юм бол төрөл зүйлээ гэх юм бол өөр төлөөр үзэж байгаа. Одоо fly fishing гэх юм бол дотор олон өгөө шугаа. Тэгээд анхаагийн гэх юм бол өөр өгөө шипигийн хувьд өөр өгөө ш. Одоо манай мөнх жаргалын хувьд гэсэн өөр өгөөш үзэл явж байгаа. Тэгээд загас бол одоо юм юмд нь төвшөрч. Өдөртөө бол одоо бидний байгаа гэх юм бол одоо машины заалтар гэх юм бол уч хийж байгаа тийм. Амар халуун. Тэгээд загас бол шал дүлий очоод байж юм. Тэгээд энэ дээр ингээд загснууд нь урсгалдаа л байд юм байна. Тэгээд юу ч таа. Би одоосоо ингэж бодож үзчихтэй ингээд одоо бидний ирсэн бол хэдийн амир угаасаа марсан том байгаа. Тэгээд онон гол явах юм бол жилээс жилд ер нь бол маш их ус ихтэй нэлгэр урсдаг. Тэгээд уулын гол жижиг голууд ихтэй. Тэгээд ус ихтэй үед ер нь бол халуун өдрөө жижиг голууд нь нэг хариганд хэрүү султаа байгаа шүү дээ. Сайн энд барьдаг үстэй. Ингээд одоо энэ жижигхэн голоогоо уулын голоогоо бидний ирсэн бол одоо бай нэлгэр гоё гүнзгийнүүд наа. Гэсэн мөртлөө яалч гүн халуун өдөр хэрүү султаа загсан орцсон байна. Тэгээд бага мөртлөө ер нь бол айгу муу идэхгүй болж тааруу өдрийн халуунд яг дүлүү ин гэж манай загас хэлээд тэгээд яг тэр нь одоо бодоо сууж тэгээд суугаад тэр ярилцаад юу аваад байна яаж ийм юм гэдэг яриад сууж даа. Тэгээд удахгүй дэше газараа бүрээ шилгэн нэг офшор амтлага бид очиж байгаа. Тэгээд очоод сайхан гинат байна. Өөрөөр нь ямар нэг зүйл үүсэндээ өнөөрөө явчихсан бас юу байгаа. Хатанд нь нөрөөс болчтой тоопонд тууцаас барьж харах гэдэг нь хичээж байгаа. Тэгээд уулын гарч байгаа хэмжээ бол том хэмжээ бол бүх загсч үздэг. Тэгээд бидний зорилго бол тэрэнд орчиж байгаа. Тэгээд This is you and in fire. Then we should all burn together. Watch the flames climb high into the night, calling out Father, oh,
by and we will watch the flames burn over and on the mountainside. And if we should die tonight, we should all die together. Raise a glass of wine for the last time. Holding out fire. Prepare as we will watch the flames burn over and on the mountainside. Desolation comes upon the sky. Now I see fire inside the mountain. I see fire burning the trees, and I see fire hollow soul. I see fire burning the breeze. I hope that you remember me. Surely I'll do the same. Confined in mountain holes, we got too close to the flame. Calling out fire, hold fast and we will watch the flames burn on and on the mountainside. Desolation comes upon the sky. Now I see fire inside the mountain. I see fire. За үзэгчтэй ингээд бид нэр өчигдөрөөрөө Улаанбаатар хотоос гараад зарсан одоо Хинкэн аймгийнхаа нутаг дэвсгэр дээр ирээд байна. Тэгээд яг хоо онон гол маань яг хоо ус ихтэй байна гэсэн сургаар яг хоо уулын жижиг голуудаар нэгжлээд яг хоо жоохон загс бол байна. Барьчиндөө барьлаа. Бархан жишээ зөндөө алдлаа. Ер нь идэх маш муу байна жижиг голуудаар. Тэгээд бид нар яг хоо хоорондоо ярилцаад ямар ч онон гол руу явъя гэж шийдээд одоо хөдлөө явж байна. Яг загс жижиг голуудаа байна. Тэгсэн мөртлөө яг ус аяг татуу байгаа учраас нөр иргэдээр бид нар яг загснаа хар аваад маш өгөөш өнгөхгүй байна. Уул нь бол загс нь харагдаж байгаа л нокын тэр бол харагдаад байгаа. Тэгсэн мөртлөө яг хүн харчаад байгаа хар авчаад байна л та. Тэгээд ямарс нарны өнөр онон гол руу явцгааг шийдээд одоо онон гол руу явж байна. Тэгээд он дээр очиод одоо хэрхэн ямар өгөөш одоо ямар загс барих талаар ерөнхийдөө бол та бүхэнд харуулъя. За тэгээд энэ зуны үед гэх юм бол бид нар одоо хинтилөө энэ жил гараад ирлээ. Хинтийг гэлтгүй ер нь бол бусад орон нутгаар ер нь бол зуншлага бол маш сайхан болж байна. Сайхан ном ногоон байна. Тэ. Энэ жил угаас одоо манайхан мэдж байгаа одоо асемтэй. Тэгээд ер нь бол хөвчлэн өдөө гадаа зугаална гэсэн бодолтой байгаа. Тэгээд та бүхэн амарсан өдөө гадаа одоо явахдаа бол хогоо битээ байгальдаа яриа. Одоо таны хайсан хоёр одоо хинч одоо түүж одоо явахгүй. Яг манай нүүдэлчан хог цэцлэгийн явдаг. Гэхдээ бол яг одоо юу гэмээр чивтэй одоо хөдөө хайсан хогийг одоо хинч одоо тийм амт хийж ер нь бол тэгэл байгальд ер нь хор нүүлтэл юу маш тийм буруу зүйл болж үлдэн. Сүүлийн залуучууд маань ер нь бол хөдөө гадаа их одоо чөлөөт цагаа зүг болсон өнгөрөөл сайхан агаад гарч ер нь явах нь ихсэн байна. Тэгээд тэрийг ингээд анзаараад тэр нь одоогийн залуучууд маань ерөөд бол хогоо хаяхгүй. Очоод сайхан идэж уусан бол хогоос сэвлээд машиндаа авцраад сайхан одоо хот сүрэн бардлаа хайж байна. Энэ маш тийм сайжралтай зүйл болж байна. Тэгээ энэ ирчээрээ байгаараа залуусаа ямарчсан одоо өдөө гадаа ил зугаалж явах юм бол хогоо хайлгүй. Тэгээд хааж авсан чигээ буцаад аваа явуул ер нь бол бидэнд гэлтгүй ирээдүйн хойч үед маш хэрэгтэй зүйл болж байна. Ер нь бол тэгээ ёрдоо хог хаягдал маань байгаль шингэхгүй. Одоо энэ сайхан байгальч ер нь хог хаягдaltaй байгаад их юм бол
онцгой л харагдана да. Тэгээд ямар ч сан залуучдаа тэгээд одоо сайхан зугаалхан үйлдвэрлэж ирж байна. Тэгээд энэ үед сайхан явсан бол хоогоо цэвэрлээд тэгээ болж өгвөл энэ дээр ганц юм нэмэлч. Хэрвээ таны одоо аль зугаалцаа газар за та бүхэн хаяагүй гэж бодоход таны буудалсан газар өөр хоог авах юм бол сайхан цэвэрлээд тэрийг аваа явчих. Одоо тийм сайхан буян хийцгээе та гэж уриалмаар байна. Desolation comes upon the sky. Now I see fire. It's like a mountain. I see fire. Burning the trees. And I see fire. Hollow soul. I see fire. Burning the breeze. And I hope that you remember me. За үзэгчтэй ингээд бид нар явсаар онон гол дээр ирсэн байна. Тэгээд миний ярьсан одоо уурганы төрөл одоо уурганы төрлийг ер нь бол та бүхэнд одоо анхлан сонирхож байгаа хүмүүст жоохон тайлбарлая гэж бодлоо. Тэгээд миний барьж байгаа уурга гэх бол одоо түгээмэл нэрлдэг нэрнийх бол уутч гэдэг одоо өсвөргээний юм уурга байгаа. Тэгээд энэхүү уургыг ер нь бол ялаа шумал гарсан одоо зуны дэлгэр цагт одоо ашиглахад маш тохиромжтой. Тэгээд энэгээр яаж барих вэ гэхээр ерөнхийдөө бол уутчинд бол дамар гэдээ байх зүйл байхгүй. Тэгээд энэ үзүүр дээрээ сатурка ууй чинь. Тэгээд ерөөсөө ийм болоо. Ерөөсөө ингээл дамаргүй сатурк ингээд дээрээс уяал ийм байралтай болно. Тэгээд уутчгаар ер нь ямар өгөөшөр энэгээр барих вэ гэхээр одоо нэг салаад дэгээ хийгээд тэгээд ялаа шумбал гарсан үед болохоор цацаа төхрийг хийж ер нь бол барьж болдог байгаа. Тэгээд цацаа төхрийг сая олдохгүй байхаар юу ажиллаа л да одоо fly fishing-ийн одоо хиймэл өгөөш байдаг. Одоо амтны үсээр хийсэн юм өгөөш байдаг. Тэрийг энд хийчлээ ер нь бол болно. Тэгээд энэгээр л ер нь бол тоглоулах одоо энэгээр барих зарчим их бол маш юу адилхан. Одоо амьд цацаа болон бас өгөөш игээд бол бүгд төр нь адилхан барьж болно. Тэгээ яана гэхээр за ингээд шидчихнэ. За тэгээд ер нь усны мандалтай гүр үсрэгнэ гэж байгаа юм л да. Үсрэгж барьна гэдэг нь одоо тэгэж барьтай. Яг усны мандалтай гүр ингээд тоглуулчихна. За манай зураглаж харуулах байх нэг тоглуулж байгаа гэх шин. За тэгээд ер нь бол ингээд хайрусч барина, линокч барина. Тэгээд бүх юм барихад тохиромжтой. За тэгээд одоо би болохоор энэ захаас одоо хадран загас барих гэж байна. Одоо онон дээр ирсэн хадран загсыг одоо жижиг өгөөшөр барих гал үзээд байна. За тоглуулчих. Ер нь бол ингээд тоглуулж байгаа тохиолдол юм дандаа усны мандал дээгүүр өгөөш одоо хөвүүлнэ гэсэн үг, живүүлэхгүй яг усны мандал дээгүүр тоглуулна гэсэн үг. За үзэгчтэй ингээд маань төрлөг маань хийнхүү одоо үргэлжилж байна. Тэгээд өдрийн хувьд их юм бол жоохон таараа байсан. Маргааш бид өөр голыг зорно. Тэгээд өнөөрөө бид онон гол дээр байна. За тулын хүү барьлаа. Ой.
За өвөөшин суллаа одоо бушуун тавихгүй бол өгчих үү дээ. За ийм хүү тулын хүү барьлаа. За шин хулган бол сайхан зөгч байна. Тэгээ миний барьсан өгөөш их юм бол одоо та бүхэн мэднэ. Одоо энэ поппер гэдэг ийм өгөөшөөр барьлаа. Тий. Сайхан байна уу? Тий. Одоо удахгүй дараа загсыг бүгдээ хамтаа харцгаая. Тэгээд тул загсаа одоо хайрлан хамгаалцгаая бүгдээ. Одоо ингээд ямарсан тул загсаа тавьцгаая. Одоо ингээд ихэд ховдож байгаа тул загсыг одоо хайрлан хамгаалцгаая. Ямарчсан өнөөрөө сайхан өгөөшөнд орлоо. Тэгээд удахгүй томын нэрч та бүхэнд одоо үзүүлнэ. Тий. За ингээд тул загсаа бүгдээ хайрлан хамгаалцгаая. За сайхан та бүхэн мэдж байгаа сайн тул бариад тавьсан. Тэгсэн чинь удалгүй Ленок гэж загс ороод ирлээ. Хулган сайхан өнгөчөн загс идэвчж байна. Аба. За зэвг загс баригдлаа. Хулган бол сайхан идэвхтэй байна. Өнөөдөр сайхан саргуу сайхан байна. Загсны маш идэвхтэй байна. Тэгээд Ленок загс барьлаа. Гоё байна. Тэгээд хүмүүс хэлэхэд ер нь бол энэ ташрамт хэлэхэд ер нь хэлэхэд хүмүүс ер нь бол хулганы өнгийг их асуудаг. Сартаа өдөр, саргуу өдөр ер нь өнгөний хувьд ямар ялгаа байдгүй гэж асуудаг. Миний бодлоор хэм бол яг ялгаа бол байхгүй. Хулган гэдэг зүйл чинь яг заавал хулган гэлтгүү шөнийн цагт одоо усны мандал дээр усыг ингээд долгион үүсгэж одоо явж байгаа ямарваа нэгэн зүйлийг ер нь бол загс өрн одоо хулган гэж андуурч өмгдөг тал байдаг. Тэгээд сартаа өдөр заавал цагаан хулган биш. Заавал цагаан хулган гэвэл тийм шаардлага байхгүй. Тэгээд үнэхээр загсны идэвхтэй харах юм бол ямар ч хамаагүй юм бол шинэ бол өмгдөг тал одоо байгааг та бүхэн харж байгаа. Би түрүүн та бүхэнд харуулсан. Одоо хулган биш нэгэн өгөөшөр та бүхэнд одоо тол барьж үзүүлсэн. Одоо тэгээ одоо энэ удаад өгөөшөөс солиод одоо хулган гэсэн Ленок загс өнгөж байна. Тэгээд сайхан байна. Одоо удалгүй та бүхэнд гоё сайхан агшныг үзүүлнэ. Одоо тэгээд бидний зорж байгаа одоо гол зүйл их юм бол одоо тул загс барина. Одоо маш том хэмжээтэй маш та бүхэн бас одоо сонирн байх болно. Тэгээд сайхан тул загс бариад та бүхэнд үзүүлэхийг одоо хичээнэ. За тэгээд бүгдээрээ сайхан зэвэг загс тул гэлтэх бол зэвэг загсаа бүгдээрээ хайрлцгаая. Тэгээд сайхан энэ жил зөвхөн тул гэлтэх үү ер нь бол зэвэг загсаа хамгаалцгаа хайрлцгаая. Тэгээд сайхан тавьцгаая. За үзэгчдээ ямарчсан нэвтрүүлэг маань сайхан үргэлжилж байна. Тэгээд тул загс, зэвэг загсны идэх маш сайн байна. Түрүүн зэвэг загс барьлаа, тул барьлаа. Удалгүй маань яваад ирлээ маань гişүүн бас тул загс барьлаа. Одоо та бүхэн харж байгаа юм. Хулган бол маш сайн идэвхтэй өнгөч байна. Тий. Ямарчсан тул ол сайхан илбэг болжээ. Тэгээд нэг үг юу тул ихсний газаргаараас бус жижиг загс маш их оврж байна. Зэвэг загс одоо хүмүүс маань их туйлшраад тул загсыг олноор нь тавьдаг. Тэгээд буруу байхгүй л зөв. Гэхдээ яг хоо зэвэг загсыг маш их хүнсэн хэрэгцээнд ашиглаад тэгээд тэр угаараа хавардаад байгаа зэвэг загс. Тэгээд яг хоо тул загс өсөнд бол маш их баяртай байна. Одоо Монголын нөхцөлд бол тийм. За энэ ч яг хоо сайхан байна, идэвхтэй байна. Манай зөвлөө хэлэх юм юу вэ? За тэнгэг усны тул загсаа харилцгаая. За. За энэ ингээд тул загсаа тавья. За загсны үед идэвхтэй байна. Одоо бидний өрсөн бараг 5 дахь зэвэг загс маань одоо гараад ирээд байж байна. Яг хоо одоо гэрлээ одоо бидний мөдөхмө гэрлийн асуудал их юм бол жоохон галс аваад байхгүй бол одоо загс маань одоо хар аваад өнгөхөө өн болчдөг байгаа. Тэгээ тийм учраас бид галс зураг аваад одоо гарч иж байгаа агшныг авах гэхээр гол руу ямар нэгэн одоо нэвтрүүлэг гэлтгүүр нь бусд үед ер нь загс бариад явж байгаа тохиолдолд ер нь бол хулгамж байгаа тохиолдолд ер нь гэрэл асаалтах шаардлага байхгүй. Загс нь хар өмгөхөд хараа аваад тэгээ өмгөхөө болчдөг байгаа. Тэгээд бид нар галс барьсан загсуудаа аваад та бүхэнд өгүүлж байгаа юм шүү. Тэгээд сайхан идэвхтэй байна. Ленок загсны хувьд идэвхтэй байна, тулж идэвхтэй байна. Тэгээд сайхан байна. Тэгээ өнөөдрийн үед яг хуу 5 загс, 5 зэвэг, 3 тул загс барьж байна. Тэгээд за яг хүнсний хэрэгцээр хүн хэрэгжилж болно. Тэгээд яг өмнөх Ленокуудаа бүгд нь тавьсан. Энийг яг хүнсний хэрэгцээнд одоо бид нар авч сайхан шүл гаргаж уурах гэсэн бодолтой байгаа. Тэгээд энэ их загсыг одоо авч байгаамаа. Тэгээд за тэгээ удалгүй сайхан найдад байж байна. Сайхан том тул загс орвол та бүхэндээ сонир одоо үзүүлнэ гэсэн бодолтой байна. Та бүхэн бидэнтэй хамт байгаарай. This is you ending fire, then we should all burn together.
Watch the flames climb high. Хөргөж яахгүй шүү дээ. Мондгор. Оо, сайн авч яана чи хараа. За, буцаагаад авчи. За, сайхан болж байна. Манай зураглаач, манай хамбагмаа нэгийг гаргаад ирлээ. Загсны өв сайхан идэвхтэй байна. Линок. Мэрла. Яасан шууд зөхөө сая. Эхлээд хоёр зөхөд. Сүүлэх дээр л Хапхал аппо. За ингээл битэр бинээ ингээд зураглаач хийх нь хийгээл ингээл явж байна. Тэгээд наач лав болчихно. За сайхан байна. Тий. Өнөөдрөө тавьчих. За үзэгчтэй ингээд маань нэвтрүүлэг маань одоо үргэлжилж байна. Тэгээд бид нэр зорсоор нэгэн газарт ирлээ. Тэгээд гол усны нэрийг хэлээд яах вэ? Тэгээд яг өнөөдөр өчигдөр ерөнхийдөө бол анзаарэгдсэн юм бол цаг агаар удах юм бол маш халуун байлаа. Одоо машины градус хэмжигдэр бол одоо өдөртөө бол нэмэх 36 37 гэж байлаа. Тэгээд загсны удах юм бол өдөртөө маш идэх сул мэрсэр хаяа аваад тэгээд бусдаар бол таг байлаа. Тэгээд яг анзаараад байхад ер нь бол шөндөл ер нь томчууд нь хөдөлж जैन линокууд нь шөндөл болгон зогч байна. Бусдаар бол өдөр бол одоо бүх төрлийн өгөөшөр үзлээ. Тэгээд дутаа дургууныг юм аваал байна. Тэгээд бид нар одоо дараагийн гол дээр ирсэн хулгадах гал хүлээгээ зогсож чинь оройчин гол шитлээ байдгүй. Тэгээд сайхан хэрийн цай чанаад тэгээд сууж л байна. Тэгээд та бүхэнийг танилцуулах нэг хүнтэй. Тэгээд биднийг хүлээж авч одоо сайхан газар нутгаар үзүүлж яваа. Залуутайгаа та бүхэн танилцуулъя. Тэгээд өөрийгөө танилцуулчихгүй юу? Намайг Үлзий Орших гэдэг. Малчин хүн. Тэгээд энэ жахан найзуудтай залуучуудтай танилцж одоо газар нутгаа одоо багтаж танилцуулж яваадаа баяртай байна. Нэг өдрийн хам турш одоо энэ хэдтэйгээ хамт яваадаа баяртай байна. Ямар ам байна та? Манай энэ нутагт бол одоо зэвэг хайрус те. Линок. Зэвгийч нь одоо линок гэдэг байна шүү дээ тий. Тэгээд тул. Тий. Цурхай. Сезан. Тий. Тэгээд яг тогтмол одоо нуур цөөрөмдөө бол гөөлөнхий байдаг. Гутаар бол бас байдаг. Одоо энд гутаартай гэсэн тийм энэ жижиг болт тийм. Энэ жижиг голуудаар бол одоо өвлийн нөхцөлд бол гутаар байдаг. Зум бол гутаар нь бол нэг тэрийн болгон хүн бариад байдаг. Өвөл яг өвлийн өндөр цоолж моолж агнах юм бол гутаар бол баригддаг. Гутаар их хийдэггүй байна. Бөөлөнхий. Юуны хөөлөнхий гэдэг нь болохоор нөгөө нэг юм хүмбэр одоо ийм нөгөө крас биш ээ. Цагаан гэдэг арай нэг ондоо. Тийм мөнгө цагаан. Бид нар чинь одоо гөөлөнхий гэж нэрлэдэг. Гөөлөнх юм уу бөөлөнх юм уу? Гөөлөнх юм. Тий, тэгэхээр одоо тэр нь одоо нэг том юм хайр өстэй юм хатуу. Ийм хавтгаа мөн үү? Хавтгай. Тэг краслахгүй да. Тий, крастэй. Тийм загсыг бид нар одоо гөөлөнхий гэж нэрлэдэг юм аа. Монгол нэр юм. Тий, Монгол нэр. Монгол нэр гөөлөнхий байхгүй. Тийм л юм байна. Орос хилдэг монгол нэрний хилдэг л байхгүй да. Мөнгө хилдэг л байхгүй. Тий. Тэрний нэр тань загс байдаг шүү дээ. Энэ зун харин хурвороо тэгшэрсэн харин сайхан гоё зум болж байна. Сайхан байна уу таны хүч туслах. Мартандаа юу вэ? Хангаа амт юу байна гэдээс сонирхолтой. Ууландаа болохоор баавай, буг, согоо, тэгээд хандгай, гөрөөс, шилүүс, чон гэх мэтийн одоо нохой зэг гэх мэтийн олон өслөг амьтд бол байдаг. Хай байдаг. Нэмээд нэг юм асууч. Ер нь бол малчтын ер нь бол тулгамж байгаа нэг асуудал гэх юм бол ер нь бол одоо өвлийн цагт одоо чонох асуудал байдаг. Тэгээд тэр тал дээр ер нь одоо орон нутгаас ер нь яаж шийдэж байна? Ер нь бол чонохоо танай нутгаар хэр ширүүн бэ? Тэгээд ер нь тэр талаар ер нь ямар вэ? Ер нь хангаа газрын чон бол ер нь тэрийн болгон хүн амьтанд харагдаад тэгээд нэг тэрийн болгон алагдаад байдгүй. Тий, алагдаад байдаггүй.
Тэгээ ер нь илбэг талдаа. Тэгээд бас чон үүрэнтэй үлзийтэй гэдэг шиг бас тэрийн болгон хүнийг бас нэг айх шоглоод байхгүй нэ. Шоглоод хохирол учруулад нэг тэгээд байдаггүй. Тэгээд ер нь бас мал аж ахуйн ч гэсэн малн ч гэсэн бас нөгөө хангайдаа та зогцсон одоо бас зөх хэмжээний бас бие хамгаалах чадвартай. Тийм байдаг болохоор бас юу яа гэм аа. Тэгээд орчин нөхцөл нь таарал явдیں۔ Ер нь бол хэцүүртэй юу? Ер нь бол хэцүүртэй. Тэгтээ авах юм уу авалгүй л явах уу? Тийм шүү дээ. Тэгтээ бол тэрийн болгоно нэг олон тэр олноор нь энэ тентгүү унгаагаад байцдаггүй. Тий. Тэгээд яг бог малуул маллахад бол манай нутагт бол бас хүндрэл их гардаг. Тэгээд их байнга хариулга тэгээд маллага шаарддаг. Зөө. Бод мал болохоор одоо хацсангүй гайгүй юу? Тий. Зөө. За таантгаар бол сайхан байна өө. Ирлээ зуншлага бол үнэндээ сайхан байна. Энэгээр ганц асуудал нь шумуулны асуудал байна тий. Энэ яг газар нутгийн бургус одоо энэ гол усаа одоо тийм газар авал айгүй их шумуул тэгээ хөхтрүү. Тий. Бургус гэж одоо цагаан дилт мэлт гэж ярьд юм шиг. Зөө. Дилэнч. Тэгээд тэрийг бол бид нар бургус гэж нэрлэдэг. Тиймэрхүү амьтад энэгээр юу тэр шавж мэдүүл их бай. Тэгээд яг загсны үдх юм бол өдөр таг одоо тэгэл гол найдаж байгаа юу их юм бол оройн л байна. Одоо хулганы цаг. Тэргээ хүлээгээ цагаан хээрийн цаа уцалгаал сууж байна тэгээд. За тэгээ 2-3 хоногт одоо сайхан загасчлаа тэгээд одоо найз тусны сэтгэлийн сонсё гэж бодож байна. За тэгээ ирээд нэг 3 хоног ер нь өдөртөө бол нэрсэр өгөөшөө өнгөч чинь үсэргээнд л ах шиг биш тий. Үсэргээнд байна тий. Ер нь тэгээд юугаар вэ? Слай одоо Вогдроор бас нэг төөн тооныга. Ерөнхийдөө бол одоо энэ кадис гэж нэрлэдэг тийм өгөөшөнд бол их төлөхөө Өдөрч мөн үү? Өдөртөө бол авч байна. Тий. Тэгээд ерөнхийдөө бол тэгээд өдөр нэг тэгж байгаа тэгээд ер нь оройдоо л их хөвтөгтэй байна дөө. Орой нэг гэгээд асраал нэг түнэр арах болсон. Хулгандаа сайн байна гэж юу? Нэг гэгээд сэрхийн өмнө бас сайн болж байна. Пог гэдэг одоо манайхан пог гэж нэрлэдэг. Зэвэг их хөвтөгтэй байна. Тулны хаяа. Тийм өчтөр тэгээ 3 тул барь тавилаа. Ленок явд чинь үлээ бид нар чинь 6 7 Ленок нэг хулгандаа шалаагүй бид нар. Тэр эбигийн тэр анхны барьдаг бол их мундаг юм байна. Тий. Усны захад гарах шат. Тий, ер нь бол тэр бас аваа юм байсан шүү. 1 метр гарантай юм байсан шүү те. Тэр бол мангар байсан. Бид нар жоохон төрөгцөлтэй орилдож байгаа. Орилдоод төрөгчгүй. Нодлон зуны хүний амар ярьж яхад ер нь хүмүүс ярьж яхад бол метр 45-тай тул гаргаа тавилаа гэж ярьж ирсэн. Тэ барай тавьсан гэж ярьж ирсэн. Зөө. Тэгэхээр бол одоо энэ голд маань бол бас тийм загас бол байдаг л гэж. Өө тийм байгаа байлгүй дээ энэ цаг хангаад ч одоо тэгээ барьж чадвал. Тэр загас магс юу нэр барьж ирсэн том загас юу юу барив? Би одоо том загас гэж нэг барьж байгаагүй. Би бол загсанд бол бас нэг юм сайн хүн биш. Тэгтээ бол загсыг бол идэх дуртай. Тэгээд идэх загсаа бол барьцдаг. Тэгээд тэрнээс биш бол би илүү нэг тийм загас магас барьж нэг гавж байгаагүй. Тийм манай хүн бас айгу дараахан загнаад байгаа байхгүй та. Уул нь манай хүн сумын одоо мундаг анчин хүн одоо тэр талаараа нэг жоохон яар сонирхуулаад нэг жоохон бидэнд нэг тэр бол бас их инээдтэй бас их амтэн хүн бас сонсвол бас жоохон хөхтэй маягийн нэг жил ангаагаас. Тий. Нэг жил бас их гоё хиймэр зөртэй байсан юм уу яасан юм одоо нэг манайха 5-600-аад хоны ямаатай байсан. Тэгээд чон энэ одоо энэ манай хангаа нутагт чинь одоо тийм олон хоны малыг ч бас малхад аюу хүндрэлтэй. Тэгээд нэг амтан дайрчих шиг шүү дээ. Тэгээд ер нь чон ер нь илбэгшээд өдөр энэ төр одоо гэрийн араар харагддаг ус 4-5 энэ төр явж исэн. Тэгээд би нэг тухайн үед хүнээс 300,000-аар 764-д буудлаж аваад. Нарийн 800 тий, нарийн 800 тий.
Чон бол байнга аль нэг өндөр уулан дээрээс бол хяналт хийж л байдаг байхгүй. Тийм шүү дээ. Тэгээ би шууд аль хаяал яваад гоо. Аль хаяж явангуудаа би хаван одоо ингээд өөрийнхөө ингээд явсан гад одоо яваад би энийгээр ийшээ гүйлгэж ийшээгээ хоньноосоо салж мод руу ороод энэ талаар дамжаад би эндээс ирэх юм байна гэж салхиныхаа салхи мэлхийн таарууд шүү дээ. Тэгээ би эндээс хонио харж яхад болох юм байна да гэж. Тэгээ би харж идэг байхгүй. Тэгэхэд чон чин ингээд гарч ирээд өндөр уулан дээрээс гарч ирээд харж байгаа ингээд. Яг миний тэр орсон зүг рүү харж байгаа байхгүй. Тэгж тий. Тэгээ би тэр морио жалган дотор уйчоод би тэр иш харж ий. Тэгээд чон шин ингээ сайн ажиглаж яснаа хонч ингээл тараад одоо хонч өстой сайхан явж байгаа юм л та наанаас нь ч юм уу хаашаас ч юм тэгээд явж ил байна тараал. Тэгэн гол хонь руу шуум байдаг байхгүй. Хонь чон бол нэг 700 м хэртэй нэг 500 м хэртэй хонинд ойртоод ирэхлээрээ бүр ястаа бүр юу ч мэдэхгүй. Юу ч мэдхгүй гэж. Бүр одоо яг сэтгэл шулуудаад тоолтой бус болж байгаа юм байна. Ердөө тэр хажуунаас тэр морьтой малтай хүн гарч явна уу, барина уу тэр ердөө тийм байх. Хоёр шигээ хулмайлгаал чигээрээ л орж ирж байгаа. Нэг хоньёс дарж унгаагаал нухаж байгаа байхгүй юу. Тэгээд хүзүүнээс нөр ачдаг та чамч өрнөл хүзүүнээс нь баг зурлаж байгаа л. Тэ. Тэгээд хүзүү тэгээд янз бүр алам хазаа зарим нь ширэгдээч явж ил байсан. Тэгтний би тулж очоод би 800 дугаар нарийн 800 дугаар будаал ганц удаал унгаас. Тэгээд намайг сумын сайн анчин. Хэдэн онд сумын сайн анчин болж байсан юм бэ? Сум орон нутгаас маань бас урамшуулал өгч ирсэн. Хэдэн онд? 2006 онд. Өө за. Тэгээд үзэгчтэй ингээд хэлэхэд бас давхар ихэд манай өнtöрлөг бол зөвхөн загасл биш. Тэгээд ер нь ирчүүд өөр нь бол бүгд л ер нь ганцхан загас их өөр нь бол адал явдал одоо ан гөрөөг бүгд сонирхдаг. Одоо манай яваад ихээр тэнийг дуртай. Манай яваад ирлийг задаж гисэн бүгд угаасаа зөвхөн загас их ан гөрөө мэдээж хөөж явна. Гэхдээ тодорхой хэмжээний одоо зөвшөөрлийг аваад захан хуулийн хүрээний дагуу ер нь явдаг. Тэгээд та бүхэн ч хэрвээ одоо шинээр бас ан гөрөө сонирхчод залж байх юм бол ямар ч сан харьяа орон нутгаас нь сайхан зөвшөөрлийг аваад авалж явал хуулийн дагуу тий. Тэгээ аав явж байгаа бас зүг шүү. Тэгээд гэхдээ хориотой зүйл хориотой ам бол хэрэггүй. Яг хөө тэгээ 90 хүн болсны чан одоо төгөмөл байдаг нэг хідэн амттай шүү дээ тий. Заавал тийм хориотой ам хийгээд авахгүй. Ан хийгээд ам зөвхөн алхаасаа илүү нүдээ энэс орчих. Олзонд тий. Олзонд нүдээ би өмнөх дугаар зөндөө ярьд юм да хүмүүст одоо мэдчихэл байгаа ялгаа. Олзонд нүдээ энэс сурчих хэрэгтэй. Тэгээ тааралцсан болгоно унагаан ална гэсэн чинь юм юу байх вэ тэгээд сайхан ангийн үйлрэлтэн тохируулаад сайхан тэгээд зорьсон ангаа аваад одоо бол бас манай одоо бидний үеийн залуучууд бол ер нь хамаагүй ухамсартай болсон. За бол ерөнхийдөө тастуусны үед ярихад бол хамгийн эхэлж авчих тий. Хамгийн эхэлж шидэж л авсан юм л тэр л байгаа юм л та тэгээд. Иргэдээр ирээл өстө тас явсан та тэгээд яагач барсанг уг нь сайхан зураг үзүүлэе гэж бодлоо. Тийм. Тэгээд загасны хувьд гэх юм бол саяны 2-3 хоногийн хувьд анзаарж байхад хиймэл өгөөшхөөс илүү амьд өгөөшөндөө илүү идэвхтэй байгаа мó л гэмээр байна. За тэгээд нэг амьд өгөөшөөрч загаслыг гэж бодсонгүй дээ тэгээд. Тэгээд дана флайерсаараа таарсан шүү дээ. Флайер шидсээр байгаа л. Нэг юу нь бол удаардгүй шүү дээ. Тэр чинь тэгээд баригдвал бараал өрөө. Тэр яг гол нь тэгээд яг хоо нэг ан гөрөө загас жарахаа гэж явахаас илүү нэг байгальдаа явж явах чинь сайхан байх юм л та миний. Тэр нь гоё шүү дээ. Ингээ амраал та бүхэн харж байгаа. Ингээл найз нөхдөөрөө эргээл те. Тэр нь гоё. Даалж идэх таа биш. Яг уурга барайл явж байгаа юм те бид. Гэтэ гол нь одоо бол гадаад маш гоё байна. Одоо зүүрэлж хэлхийн одоо аргагүй. Улаахан сайхан те. Энэ агшин их гоё те. Сайхгүй. Тэгээд тэрийн цай уугаад ингээд залхуучтараа юм яриа соногдчих юм шиг гоё. Ингэж явах юм да бид хэд бол ерэн цагт. Ингээд сайхан явчихна. Тэгээд сайхан байна уу, сайхан байна орой. Энэ зэрэг түүхээр тал гэдэг чинь одоо энэ дээр гарч байгаа юм л та. Тий. Сайхан хэрийн цагаа ууцгаачаад хулганд нь да. Ер нь бол яг хулганаар загас барихтаа ер нь их гэрэл нэг гарахгүй, чимээ нэг баг гаргаад. Тий. Тэгээ ер нь нэг түнээр тас арахгүй. Тас арахгүй, эргээсээ ер нь зайтай иймэрхүү байдлаар яа. Тэгээ яг энэ дээр бас яг тэр загсыг хулганаар одоо барьж байгаа үед бичлэг хийх айгүй хэцүү. Тий. Тэгээ яг гаргаж ирчээ бид нар бичлэгээ хийж байгаа.
Яг яг ингээд гэрлээ ингээд бас гол руу тусах чад. Тэгэл нэг хэсэгтээ дүлий болчих тий. Ерөөсөө идэхгүй бол одоо да өгөө шүмэхгүй бол тэрүүргөө хүндрэлтэй талууд бас байгаа бид нарт. Яг одоо тэгээд юм гэдэг хоёр талаа тэгэл одоо би бас нэг хиндийн хэлж шít нэг нэтүүлэг гэж штэ нэг хүн болгон үзэх алдгүй гэдэг тий. Шүүмжлэгчд маш олон байдаг. Одоо жишээ нь өнөөдөр ингээ бид нар өчтөр бол яалч гүн гэлсэн одоо ингээ голын ирэг дээр загас ороход гаргаж ирж ягаад ингэхгүй бол за үнэхээр яг болно л да асуудалгүйтэй ингээ гол руу ингээ гэрэл засах юм бол нэг загас барайл авахгүй бараг тэр оройдоо таг болчдөг байхгүй загас хараад. Тэгээ энэ тал дээр одоо зарим хүмүүс одоо шүүмжлэх л авах тэгээд манай группээр шүүмжлэх авах тэгээ яг хөө хүлээж авнаа тэгээд одоо тэг хүмүүний эсрэг яагаад хан таачаа. Тэгээд ямар ч зориод гарах юм бол заавал эргээсээ бид нэр гаргаж зураг авна тэгэхгүй та бүхэнд үзүүлэхгүй бол шууд гэрэл зурхаар арай боломжгүй байна та бүхэн тэрийг ойлгоорой тэгээд өдрийн цагт ч яах вэ тэгээд барьчвал тэгээд харагдчихлаа gaах тэгээд гаргаал болоод л байна. Тийм байна тэгээд за тэгээ одоо удахгүй бид нар сайхан цаагаа уучаад явж чуулгандлаа тэгээд зөв зохистой загаслын төлөө одоо бидэнтэй хамт байгаарай.